Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Хөвсгөл аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасан. Эх орны Хоймор нутаг Хөвсгөл аймаг анх 24 сум 69200 хүн амтай 1.2 сая толгоомолтой байгуулагдаж байсан Монгол улсын ууган аймагуудын нэг үлээ. Тэгвэл түүхэн хөгжлийнхаа 83 жилийн хугацаанд 124.6 мянган хүн амтай 3.1 сая толгоомолтой засаг захиргааны 23 сум нэг тосгон 125 багтаа болж өргөжин тэлжээ. Байгалийн унган төрхөөрөө нүд баясгаж сэтгэл сэргээсэн Монголын Швейцар хэмээн гадна дотны гүйчдийг өрн залж байдаг. Энэ нутгийн хөдөлмөрч зан олонний хичээл зүтгэлийг үнэлж Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Хөвсгөл аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасныг саяхан гардууллаа. Хотхойд халах бурайд дарахад урeenха уугар зэрэг олон ясны өлгийн нутаг Хөвсгөл аймгаас Монгол улс төв дэлхийд аймаг орон нутгийнхаа уул усны нэр алдрыг дурсгасан олон арван алдарчнууд төрөн гарсан билээ. Энэ аймгаас ардын хувьсгалын үйл хэрэгт оролцсон партизан 62, улсын баатар 4, хөдөлмөрийн баатар 25, ардын цолтон 5, гавьяа цолтон 108, төрийн шагналт 14, эрдэмтэд 170 гаруй төрөн гарсан нь үнийг гэрчилнэ. Төрийн дэд одон гардуулах ёслол Хөвсгөл аймгийн мөрөн хотод болж ёслолын үйл ажиллагаанд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагаан, улсын их хурлын гишүүн Инх хамглан, Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Болдбаатар, засаг дарга Эрдэнэбаатар аймгийн үеийн удирдлагууд иргэдийн төлөөлөл оролцлоо. Нэгдсэн үндэсний байгууллагын дээд хэмжээний уулзалт болон Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 70 дугаар чуулганд оролцож байгаа Монгол улсын ерөнхийлөгч элбэгд орж Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотоос Хөвсгөл аймгийн иргэдэд уцаар мэндчилгээ дэвшүүллээ. Монгол улсын ерөнхийлөгч элбэгд орж ярьж байна. Эрхэм хүндэт Хөвсгөлчүүдтэй Хоймор нутгийн ард түмэнд халуун баяр хүргье. Энэ бол та бүхний олон жилийн нөрөх хөдөлмөрийг Монголын ард түмэн Монголын төрөөс үнэлж байгаамаа. Тэнгуүл жав шиг халуун сэтгэлтэй улс орныхоо тусгаар төгсөн бэлтгэжлөөний төлөө сайн сайхны төлөө хөдөлмөрлж ирсэн үе үеийн Хөвсгөлчүүдийн хичээл зүтгэлийг үнэлж байгаа юм шүү. Энэ өндөр дээшиг нь та бүхний улам их амжилтанд уриалсан дуутгал туваа. Хөвсгөлчүүдтэй найдаж байна. Хөвсгөлчүүдтэй үргэлж баярлж явдаг шүү. Та бүхэнд улам их өндөр амжилт хүсье. Сайн сайхныг хүсье. Их баярлалаа. Дахин чин сэтгэлийн баяр хүргье. Хөвсгөл аймаг түүхэн хөгжлийнхаа явцад өргөжин тэлж зах зээлийн нийгэм эдийн засгийн харилцаанд шилжиж хөдөө аж ахуй газар тариалан үйлдвэрлэх худалдаа үйлчилгээ аялал жуулчлалын чиглэлээр хөгжих ойрын болон хэтийн бодлого зорилттой амжилтыг хэрэгжүүлж байгаа Монгол улсын томоохон аймагуудын нэг юм а. Хөвсгөл аймаг тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тэмцэгч Эгэл Эрэлтгэх баатруудын өлгийн нутаг. 1990 оны ардчилсан хувьсгалыг анханаас нь тууштай дэмжиж түүхэнд хөвсгөлийн хүнд өдрүүд хэмээн бичигдсэн өлсгөл нь жагсаал цугдаан хийсэн ардчилсан хувьсгалын түүхэнд улмөрөө толд үлдээсэн гэдгийг Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагаан Хөвсгөл аймгийг ерөнхийлөгчийн зарилгаар Сүхбаатарын одонгоор шагнах ёслолын ажиллагааны нээлтэнд хэлцүүгэндээ онцоллоо. Та бид дөнгөж сая Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Хөвсгөл аймгийг төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагнах түүхэн үйл явдлын гэрч боллоо. Монголчууд бидэнд наран ургах зүгээс наран шингэх хүртэл уудам их газар нутгийг эрхшээж хүн төрлөختний дэглэм журам инх хамгадангаар засаглаж явсан бахархам түүхвээ. Бас хуваагдаж, задарч, суларч тусгаар тогтолд эрх чөлөөгөө алдаж байсан гонигт сургамжич бий. Цаг үе баатруудаа төрүүлдэг. Цагийн салхинд сохиулсан Монгол түмний тусгаар тогтнол эрх чөлөөг донхоглохын төлөө зориглон тэмцсэн золбоод охид хөвгүүдийн тэмцэл үйлс тасраагүй билээ. Тэдний нэг Чингүнжа Баатар гэлтээ цэнхрээ унаж дэлгэр мөрнийхөө уснаас салгилж өссөн Монгол хөвгүүн билээ. Тэрээр харийн төрөнгөйлөл дардал мөлжидгүй биеэрээ амсаж зовж зүдэрсэн түмэн олноо амар жаргалтай эрх чөлөөтэй байлгахын төлөө тэмцсэн зоригтой. Тэр төрт ёсны түүхээ умардсан ноёдтой тэрсэлдэж харийн дарамгуйлыг эсэргүүцэж эв нэгдэл эрх чөлөөний төлөө халуун ам бүлээн тусаа өргөсөн үндэсний баатар билээ.
Хөвсгөл нутгийн унган хүү Монгол улсын баатар Даваад орж Гэлэг баатар Цэнд Гунгаан нарын зэрэг дайчид их нутгийнхаа суум газар тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж явсан бөгөөд тэдний баатарлаг үйлс байгуулсан гавьяан тэнгэрт нахтай хамт газарт галтаа цуг мөнхөрсөн билээ. Аймагуудын өрсөлдөх чадварын 2014 оны тайлангаар Хөвсгөл аймаг 21 аймагаас 16 дугаарт чагссан байна. За тухайлбал дэд үтцийн үзүүлэлтээр 16 дугаарт, эдийн засгийн тамир тэнхээгээр 17 дугаарт, засаглалын чадамжаар 20 дугаарт, бизнесийн ашигт ажиллагааны үзүүлэлтээр 7 дугаарт ирэмлэгдэжээ. Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Хөвсгөл аймгийн эдийн засаг нийгмийг 2008-аас 2015 онд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн иргэдээ сонсдог, иргэндээ ээлтэй төрийн албыг төлөвшүүлэн ажиллахыг гол зорилгоо болгон ажиллаж байгаагаа Хөвсгөл аймгийн засаг дарга Эрдэнэбаатар хэлж байна. Та бүхэндээ байгаль дэлхийн өгөө шишиг бүрэн боловсрч алтан тариа муу модоо шаргалтан найгсан Эрдэнэ төм буянт мал сүрэг хүч тавинаас хэлгсэн налгар намрын амар амгалан айлтхан мэдчлээ. Бид түүх соёл хүндрэлтний хөгжилд оруулсан өөрийн гэсэн хувь нэмрээрээ бахархаж Монгол нэрээр дэлхийд гоёдаг ард түмэн. Тэр дундаа олон ясны хөлгий болсон өвсгөчүүд бидний өв соёл, үүх түүх яндаршгүй ариун билээ. Даяарслын энэ цаг үед ардын дуухуур, бүжиг наадмаа дархлаажуулан уламжлал шинжлэлийг хослуулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх нь хамгаас чухал юм а. Бид 2011 онд Улаанбаатарт нутгийн зөвлөлтөд хамтран урлаг спортын анхдугаар наадмыг амжилттай зохион байгуулж, улмаар 4 жил дотоод уламжил болгон дамжуулж байхаар шийдвэрлсэн билээ. Хөвсгөлчүүд бидний олон жилийн хөдөлмөрийн үр дүн үнэлж, Монгол улсын төрийн дээд чагнал Сүхбаатарын одонгоор шагнасан явдлыг бас дуулгахад таатай байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар олгосон төрийн дээд чагнал Сүхбаатарын одон бол Хөвсгөл аймгийн бүтээлч иргэд үе үеийн удирдлага, тус аймагт ажиллаж амьдарч байсан хүмүүсийн байгуулсан гавьяа зүтгэл, олсон ололт амжилт бүтээлийг үнэлж чагнасан бас улам их үйлсийг бүтээхийг өрөөж урам харилсан шагнал юм а. Монголын төр ардчлал эрхчлөөний төлөө тэмцэгчдийн үлгийн нутаг Хөвсгөл аймгийг 1986-нд хөлбөрийн гавьяаны удаан түгийн одонгоор шагнаж байсан бол 29 жилийн дараа 125 мянган хүн амтай Хөвсгөл нутгийнхан Сүхбаатарын одонд боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар онцгой байдлын 10 дугаар анги Цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор шагналлаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Чингэлтэй дүргийн гал төмөр унтраах аврах 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор шагналлаа. Тус ангийг шагнах тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилэгт Тулгар төрийн 2224 жил, Их Монгол улс байгуулагдсны 809 жил, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандалсны 104 жил, ардын хувьсгалын 94 жил, онцгой байдлын ерөнхий газрын харьяа нийслэлийн онцгой байдлын газрын аврах гал унтраах 10 дугаар ангийн 90 жилийн ойг тохиолдолон Монгол улсын бүтээн байгуулалт, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг гал төмөр гамшигын аюулаас авран хамгаалах, учирсан хор уршгийг арилгах, сэргээн босгох үйлсэд мэргэжлийн ур чадвараа зориулан хөдөлмөрлсөн тус байгууллагын үе үеийн ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлийг өндөрөөр үнэлж, онцгой байдлын ерөнхий газрын харьяа, нийслэлийн онцгой байдлын газрын аврах гал унтраах 10 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор шагн сугаа гэжээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга цагаан Цэргийн гавьяаны улаан түгийн одонг тус ангийн байлдааны түгэнд зүүн өгсөний дараа ангийн бие бүрэлдэхүнд хандан үг хэллээ. Манай улсын гал төмөр унтраах анхны байгууллага усан хөргөний газар нэртэй 10 хүний орон тоотоо ажил үйлсийн гараагаа ихснээс хойш идэвгүй 90 жил улиран өнгөрчээ. Та бүхэнд түүхт 90 жилийн он баярын мэнд хүргэе. Гамшиг гал төмрийн аюултай тэмцэх хүч хэрэгслийн чадамжийг нэмэгдүүлэх, эрсдэл эмзэг байдлыг бууруулах замаар иргэдийн аюулгүй амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, улс орныхоо нийгэм эдийн засгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангахад чухал дэмжлэг үзүүлэн, үүргээ нэр төртөө биелүүлж буй онцгой байдлын албаны ажилтнууд та бүхэн бол инх цагийн баатарлаг үйлсдүүд юм а. Энэхүү өндөр чагналт нь тус ангийн яруу алдар, түүхэн замлыг бичилдсэн Ахмад буурлууд, үе үеийн удирдлагууд, одоо ажиллаж байгаа албан хаагчид та бүхний ажил үйлс,
хөдөлмөр зүтгэлийн томоохон үнэлгээ төдийгүй цаашид танай ангийн албан хаагч болон онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүнд ажил үүргээ улам сайн нэр төртэй гүйцэтгэх итгэл хүлээлгэж өндөр хариуцлага тавьж байна гэж ойлгож байна. Инх цагийн Эгэл Баатарууд хэмээн түмэн олонныхоо хүндэтгэлийг хүлээсэн онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн Цэргийн гавийн улаан түгэн болон Алтан гад содонд гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчдаа дахин баяр хүргэж ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөе. Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хилцэн аврах гал унтраах 10 дугаар ангийнхан Баатарлаг гавья бахархан үйлс бүтээснийхэн төлөө 1981 онд төрийн дээд шагнал Алтан гад содонгоор шагнагдаж байжээ. Тэр цагаас хойш нийт 27200 удаагийн гал төмөр аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн 9600 эрдэнэт хүний амь нас төр аж ахуйн нэгж байгууллага иргэдийн 795 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хилцэн Алтан гад содонд гал унтраах 10 дугаар анги нь анх 1925 онд усан хөрөнгөний газар нийтэйгээр байгуулснаас хойш 90 жилийн хугацаанд нийслэл хотынхоо хөгжил цэцгэлэлт бүтээн байгуулалт иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө төрийн үйлчлэгийг шуурхаа өргөж дамжиг осол гал түмний аюулаас иргэдийнхээ амь бие эд хөрөнгийг хамран хамгаалахын төлөө өргөсөн тангарахаа үнчээр биелүүлж хуулиар хүлээсэн эрхэм үүргээ нэр төртэйгээр хэрэгжүүлж ажиллаж ирсэн билээ. Тус ангийн бие бүрэлдэхүүн Ахмад Бай төлөөлөн Монгол Улсын ерөнхийлөгч танд болон онцгой байдлын ерхий газар, нийслэлийн онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн засаг дарга болон та бүхэнд мөр зэрэгцэн алба хааж байгаа мэрэгжил нэгт алба хаагч Ахмад буурлуудынхаа өмнөөс баярлалт талархснаа илэрхийлж алба хаагч бид бүхэн төрийн энэхүү их хайр хүндэтгэлийг нэр төртэйгээр хүлээн авч онцгой байдлын албаны нэр хүндийг өндөр төргөн ажиллагаа илэрхийлж байна. Мөнхөд бадрах Монгол Улсын төлөө хамтдаа зүтгэе. 1982 онд Хөлийн цэрэг татагдаад Хөлийн цэрэг 1985 онд халагдсан 3 жил их орныхоо дарахын хэлийг манаад 1985 онд залгуулууд энэ Улаанбаатар хотын Алтан гад содонд Тугалаа мандаа өөрийнхөө хөвсөлтөөр орсон. Тэр цагаас хойш ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гаран гартлаад энэ байгууллагад ажилласан да. Энэ байгууллагад ажиллаж явах хугацаанд улс ард иргэдийн амь нас эд хөрөнгийг авах гал олон удаа орж явлаа. Байгууллага хамт олонныхоо төлөө нэрийг гаргаж улсын авраг шалралт тэмцээн, олон улсын тэмцээн, галын техник спортын мэрэгжлийн тэмцээнд 10 гаруй жил оролцож байгууллагынхаа галын техник спортын улсын авраг шалралт цол тэмдгийг 5-6 удаа тасралтгүй авч хүртэж байсан. Энэ сайхан хиймэртэй байгууллагад ажилласандаа би маш их бахархдаг. Зэр зөргийн шаардсан сайхан алба манай алба бол хамгийн түрүүнд нэг номерт хүний амь нас, эрүүл мэнд төрөнг галаа аюулаас авран хамгаалах үйл ажиллагаанд хамгийн нэг номерт очдог хөнгөн шуурхаа төрөг очдог тэр талаараа их онцлогдоо. Тэгээ энэ одод байгууллагад маань 82 онд Алтан гад содон авахд бид бас энд жагсч хүлээж авчихсан одоо 2 содон авах гэж хөлөөнд гарсан мэт ирээ сэтгэл хөдлөл байж энэ да. Төв гал хамаанд гэдэг бол манай Улаанбаатар хотын ганцхан анги байсан. За яг нь нефт гэж байсан. Нефт бол өөрийгөө л хамгаална үхээс ондоо юм байхгүй. Арич юм олон салбаруудтай мөртлөөсөө төв гал хамаанд хамгийн түрүүнд хөдөлдөг. Хаанчиг л гал гарлаа талиага хамгийн түрүүнд явна. Сүүлд нь явна гэж байхгүй. Нисгэд одоо шуун фабрикын гал гарлаа л гэхэд нисгээ цааш нь гаргалаа гэхэд бид одоо морин даваан дээр л гүйцэнэ. Тийм л галзуу өвчтэй юм шиг энэ галын ажил үүргийг ингэж гүйцэтгэж байлаа. Зүгээр нэг өгүүлбэр байдаг штэ аимхаа хүн хоккей тоглодгоо гэдэгтэй адилхан тэр болгон хүн галс нөхцийн ажлыг үл хийж чаддгүй. Энд бол эр зориг авхаа самбаа хүч чадал сэтгэл зүйн бэлтгэлийг шаардсан ийм нүрх одоо ажиллалт сая улсууд ярьж л орсон заримдаа 20 удаа галж явдаг. Үнэ нэг дуудлагаас ирээл нөгөө дуудлага руугаа явж ирсэн ийм гашуун туршлагууд бол байдаг. Гэхдээ бол энэ юмыг бол бид нар эх орныхоо төлөө ард түмнийхээ төлөө энэрэнгүй үйлсэн гэдгийнхээ утга санаанд орвол бид нар чин үнэнчээр хоёргүй сэтгэлээ биелүүлж ирсэн. Эннийхээ төлөөч манай дайчид бас алтан амиараа төлсөн төлөөс бий. Шагнал гардуулах ёслолын дараа онцгой байдлын хилцэн аврах гал унтрах 10 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ёслолын жагсаалын байлдааны тугандаа хүндэтгэл үзүүллээ.